Амархан сайн байцгаана уу? Та бүхэн цаашдаа сайхан шилжсэв үү? Буддизм бидний амьд цовны төрөлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид одон гарагийн нөлөө болон түүнээс хамгаалах засламын тухай ярилцголно. Та бүхэн талан сэрэх нөө. За ингээд зочдын танилцуулгая. Өнөөгийн нэвтрүүлэгт маань Намуу Удаа ТV-ийн тэргүүн Хорол Батлам, Анхаагийн шинжилх ухааны үндэсний их сургуулийн Уламжлалт анагаах ухааны институтын онлын багш доктор Батнаар Амдал оролцож байна. За сайн байцгаана уу? Сайн байна. Та бүхэн сайхан шилжиж байна. Сайхан шилжлээ. За одоо бидний ярилцах хэдэн маань уламжлалт анагаах ухааны талаар бас нэлээ зурхаа ухааныгаа холбож ерний талаар нэлээ ярилцъя гэж би бас төлөвлөд байна л да. Тэгэхээр одоо бидний гол ярилцах хэдэн маань болохоор одон гарагийн нөлөө болон түүнээс хамгаалах заслан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаараа би бас асуултаа дэлгэрүүлж асууя гэж бодоод байна. Тэгэхээр энэ одон гарагийн нөлөө болон түүнийг мэдэх нь ямар аргууд байт юм бэ? Та энэ талаар тайлбарчихгүй юу? За одон гарагийн нөлөөллүүд бол хүний амьдрал ахуйд янз бүрээр нөлөөлдөг. Зөвхөн одоо бидний одоо шинжлэх ухааны хүртэл нотолж байна. За битүүнд бол жишээлбэл 70 бол хамгийн доод түвшинтэй хүртэл одоо суудаг бол ер нь 15-ны одоо сар мандчих, тэргэл сар мандчих 70 түвшин хамгийн одоо дээд түвшинтэй хүртэл ингэж өндөрчдөг. За үүнтэй адилхан бидний амьдрал ахуйч гэсэн бидний одоо энэ цусны одоо дагалт ч гэсэн одоо 15-нд бол хамгийн одоо дээд зэгтээ хүрдэг. Ийм зүйлүүдийг бас эмчнэр судлаач нэг ярьж байна. За тэрнтэй адилхан бидний амьдрал ахуйч гэсэн янз бүрээр нөлөөлдөг. За нөлөөлөх жишээлбэл наад захын зүйлээс ярих юм бол бид нар ч нөгөө одоо сар тосож унтдаггүй тий. Яагаад гэвэл сарнд унтах юм бол гаргасан одоо нөлөөлөл болно. Гаргасан өвчин туснаа гэж ярьдаг. За тэрийг таньж мэдэх аргууд бол олон бий. За 6 ёсонд бол тухайн хүний одоо мах бод жил бусад зүйлийн тооцоолоод тэр хүнд одоо илүү тэр хүн болгон тэгээ нөлөөлөд ах зүйл биш. Тухайн одоо од гарагийн ямар одоо мах бод нөлөөлж гэнэ үү? Ямар хас жил байна уу? Ямар хас од мэрэг одоо мөчлөгтэй зүйлүүдээс хамаарат илүү нөлөөлөх боломжууд нь илүү байдаг талууд байна. За энийг таньж мэдэхэд бол 6 талаас бол ус мэдэж болох талуудыг бол 6-т бол нарийн тооцоолж мэддэг байж. За мөн нөгөө талаар бол ер нь хүний тэр шинж тэмдэг нь бас мэддэг байж. За нөгөө бас одоо сайн одоо мэрэгч төлөгч улсууд байж шүү дээ. Одоо тийм чинь тухайн одоо юмны зөв тогтлыг одоо үздэг мөн одоо онш одоо олсон иймэрхүү улсууд бол мэдээж гаргасан өвчнийг ялгадаг тийм байж. Ер нь мэрэг төлөг гэдэг бол одоо тэр хүн юунаас нөлөөлж вэ гэдгийг ялгаж салгадаг нэг өсөндөө эмчтэй адилхан оншч гэж ингэж ярьдаг л да. Яг тэгвэл эн чинь лусын хорлол байна уу, эсвэл аз зэтгэр байна уу, эсвэл одоо юу гэдгийг гаргасан нөлөөлөл байна уу, тийм ээ? Олон янзын нөлөөллөөс хүн бол янз бүрийн нөлөөлөл ингэж авчиж болдоо гэдэг. Тийм маягаар бас мэдчих болно. За мөн бол аргачлалууд байгаа шүү дээ. Олон таньж мэддэг аргууд тийм одоо энэ гарагийн нөлөөллийг тий. Жишээлбэл одоо хүн төрөлхтний олон мянган жил судалсан байгалийн таних аргууд байна тий. Шинжлэх ухааны мөн аргууд байна тийм үү? Буддын шингүүдээс ярих юм бол тооцоолын 6 аргуудас байна тий. Тий. Одоо хамгийн чухал нарийн тооцоолдог арга нь бол яхахгүй буддын шинний 6 тооцооллын ухаан юм л да тийм үү? Тий, ер нь хамгийн нарийн юу бол 6 ухаанаар тооцоолж тухайн мах бод нөлөөлөх одоо боломжууд нөхцлүүд юу байна уу гэдгийг одоо тооцоолох. Хамгийн нарийн бөгөөд илүү өргөн цар хүрдэг гэсэн үг шүү дээ. Үндэслэлтэй тийм зүйл нь гэж хэлж болно л доо. За. Тэгэхээр 6 ухаан гэдэг нь өөрөө гаргийн нөлөөлөл тухайн одоо хүн амьтанд дэр нь яаж очиж гэдгийг нөлөөлдөг тооцоолдог ухаан шүү дээ тийм үү? Тийм. Тийм. Тэгэхээр тэр нь бол тодорхой боллоо. Тэгэхээр тэр одоо сарны нөлөөлөл төр чи яавал та. Одоо тухайн одон гарагийн сарны нөлөөлөл хүний бие сэтгэлс нь авал бие өргөнөөсөнд ямар байдлаар хэрхэн нөлөөлд юм бэ? Тэгэхээр ер нь бол анагаах ухаан, тэжээхэн ухаан суваар гоо тий. Тэжээхэн ухаан маань бол гарцаа буюу зурхаан ухаантай олон жирэмших холбоотой. Их холбоотой байдаг нь бол одоо бид хүн мэдэн дүүчин одоо дүүцэн гэж яриад байдаг. Шинэ 8, 15, битүүн, 23 ч гэдэг. Тэгэхээр энэ үзүүдэд хүмүүс одоо шин яагаад цагаан хоол иддэг, яагаад мацсаг барьдаг, яагаад одоо тэрийг одоо ингэж нэг өдрийн сахил аваад тийм ээ тийчээс чи аваа нэг өдрийн сахил сагтмаг гэдэг. Энэ ямар учраа цаана тэр хүний судсан дээрх нөлөөлөл бол сарны нөлөөлөл их байдаг. Тэгсэндээ тэр өдөр хүмүүс сэргийлээд одоо хөнгөн хоол иддэг. Тэр одоо сэргийлдэг бас тэрийг таньж мэддэг ухаанаар үүднээс тэгж одоо сэргийлдэг байсан. Тэр нь бол одоо бол мэдээж одоо тэр цусны даралт өндөр гэдэг юм уу. Ер нь бол одоо биеийн эвгүүрэх
одоо архаг хуучтай хүмүүс архаг хууч хөдлөх ийм байдаг учраас мэдэж сэргэмжлээ тэрийг дүү ч юм уу их цаг гэж хэлээд тэгээд одоо хоол унд явдал мө бүх юма засдаг байж л да. За. Тэгэхээр тэр нөлөөлөл маань бас нэг өдрийн давтамжтай ч юм уу тухайсан өдрүүд гэж байна уу? Тэгэхээр ангаах ухааны дөрвөн үндэс гээд одоо бид бүхний одоо ширээний ном одоо даа ялангуяа одоо монголчуудын их. Тэгэхээр тэр номны увдсын үндэсний 80-р бүлэг буюу одоо гариг адын өвчин гэж байдаг. Гариг адын өвчин дотор солио ад, умартуулагчаад, бүднэрийн ад, гаригийн ад, лусын ад гэдэг ингээд 5 ад байдаг. Тэгээд 5 адын одоо тохиолдох өвчний үүднээс нь бол одоо нэг 8 өдөр байдаг да. Тэгээд 8 өдөр бол шинэ 8, 13, 15, 23, 25, 29 битүүн ч гэдэг юм ингээд 8 өдөр. Тэгэхээр тэр 8 өдөр хүний биеинд одоо өвчин эмгэг тусах даа ялангуяа тэр гаригийн адын одоо өвчнгүүд. Тэгээ гаригийн ад бол одоо бидний энэ орчин цагийн одоо мэдих тэр харвалт гэж яддаг. Одоо ишмийн инсульт, геморгийн инсульт гэдэг. Тэрнтэй одоо тэр өвчний шинж тэмдгийн үед их ойролцоо төхөө юм байна. Тэгээ тэр үүднээс одоо энэ одоо юу ямар хуу юм бол гэж сонирхоод бас нэг судалгааны ажил хийсэн байдаг. 2002 онд байна уу да. Тэгэхээр энэ 103 гэдэг түргэн тусламжийн одоо тусламж үзүүлдэг юун дээр тэр зүрх судасны өвчтөд тэр цус харвалтын дуудлага гэдэг тэр хүмүүсийн одоо баримт бичгээр тулгуурлаад судалгааны ажил хийсэн байна. Тэгэхээр тэр 8 өдөр хүмүүс цус харвах нь бол арай илүү тохиолдож байгаа жишээ. Тэгэхээр 78% одоо юу гэдэг тийм илүү байсан. Тэгээд ер нь бол яг судалгааны ажил юм чи мэдээж санамсаргүй төвлөл дээр бид нар ажилтны аргаар одоо статистик болсуулт хийгээд ингээд судалгаа хийхэд бол 100-аад хүн дээр ингээд судалгаа хийсэн. Тэгэхээр бол тэр 8 өдөр бол их одоо илүү одоо тохиолдоод 78% нь бол тэрнтэй бол шууд хамааралтай жишээ байх жишээ. Тэгэхээр ер нь бол бас зүгээр санаанаасаа зохиогоод хэлсэн байна шүү. Тэгэхээр хүн гэдэг энэ бодгол бол энэ од гариг ихстэй их холбоотой. Хүн гэдэг бол байгалийн бүтээгдэхүүн гэж хэлдэг. Тэгэхээр энэтэй их холбоотой юм байна л да. Төрсөн цагаас ал шууд энэ холбоослолтод хүн ордог шүү дээ тийм үү? Ер нь эхийн хөвлөд бүрэлдэхүүн тогтоол тэр одоо хүн төрлөө аваад одоо 90 үлгийнс нийлээл эвсэл үзэготгоо тэр сперматоцид овооц эдний эвсэл нийлээл тэр үед тэр намж сүнсэн мэдл орж байгаа. Нарийсгаж ярих юм бол гэсэн үг. Тийм нарийсгаж ярих юм бол. Тэгээд тэр бие тогтохоос тэр эхийн хөвлөд одоо 38 7 хоног 280 хоног ингээл эхийн хөвлөд ингээ боожж явах явцтай. 9 сард ингээ боожж явах хөвжөлтэй. Тэр чинь нэгэн биеийн хөвжил, онтгоны сүлжил, пелогоны сүлжил гэж ярьж байгаа юм л да. Нэгэн биеийн хөвжил тэр одоо амтны үе шатыг дамждаг гэдэг нь ч юм уу яг адилхан. Хүн гэдэг чинь ерөөсөө байгалийн бүтээгдэхүүн учраас тэр амтны үе шатыг дамжаал тэгэл тэр үеэсэл сүүлдэл явж яадаг. Тас судалгаа хийсэн гэж ярьлаа шүү дээ. Судалгаагаа ямар аргачлаар хийв? Эсвэл тий тэгэхээр судалгаа гэдэг бол мэдээж өөрөө мэдээж олон арга шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр судалгааны олон арга байл да. Энэ дээр бол мэдээж онлайн бичиг баримтын судалгаа гэж байна, дурсал судалгаа гэж байна. Тэгэхээр миний энэ судалгаа бол ер нь баримт бичгийн судалгаанд тулгуурласан геометрийн арга. За тэгээд одоо харьцуулсан ажиглалтын гэдэг юм болон судалгааны аргуудыг хэрэглээд тэгээд одоо статистик болсуулт SBS одоо юу гэдэг 16 шиг юм те програм шиг болоод тэгэл тийм хийсэн судалгаанууд бий дээ. За тас нэг тухайн өдрүүдийг заалаа штэ. 8, 15, 25, 29 гэдэг өдрийг заалаа штэ. 8 өдрүүд иглээ штэ. Яг тухайн 8 өдрийн бас нөлөөллөөс үйлж байгаа өвчний талаар жоохон дэлгэрүүлж ячихгүй юу? Тэгэхээр тэр 8 өдөр бол тэр гаригийн ад буюу одоо цус харвалт гэдэг бид нар яриад байдаг шүү дээ. Цус харвалт бол нэгэн цус сомрох, нэгэн цус илүүдэх гэх юм одоо геморгийн инсульт арай өөр юм да. Тэгэхээр тэр цус харвалтыг бол уламж даргааханд бол гаригийн өвчин гэдэгтэй их холбоотой ойролцоо одоо илэрч байгаа шинж тэмдэг. Тэгэхээр бид нар ингээд цус харвцсан гэдэг одоо орчин цагаар бол мэдэж байна. Нөгөө талаар бол юу гэдгийг саад арьцсан байлаа гэж хуучин сонсоод байдаг тийм ээ. Саад арьцсан. Тэгэхээр баруун гар сулаад одоо орчин цагийн ялдал бол одоо шин пара геми фрез гэж одоо нэгдлийн суларсан бол тийм ээ. Тэгээд баруун гэдэг юм уу, лево гэдэг юм уу, справа гэдэг юм уу тийм баруун зүг одоо орчин цагийн хилийн оншил бол тэгж байна. Тэгээд бидний одоо тэр Монгол ангаах ухааны тэр цус харвалтын одоо илэрч байгаа одоо шин зүүн гар хөл сулардаг тийм ээ. Тэгээ одоо шин нүүр мөрөдөг ч гэдэг юм уу. Тэр одоо гарч иж байгаа тэр гариг хадын өвчнийг номонд бичсэн шинж тэмдэг цус харвалтын шинж тэмдэг ойролцоо адилхан юм байна. Ерөнхийдөө. Тэгэхээр галсаа усан саа гэж одоо уламж хамгаалаад ярьж. Тэгэхээр ингээд харьцуулж ярьж байгаа учраас жоохон юу гэдгийг холж ярьж яж магадгүй. Гэхдээ ер нь бол дээр гарч байгаа одоо бидний назлог буюу өвчний шинж тэмдэг тэр одоо гарч байгаа илэрлэл нь бол
ер нь итгэвчтэй адилхан. Тэгээд тэр бол гарч иж байгаа өвчний шим тэмдэг бол яг хоёр өөр юм ярьж байгаа боловч бидний ярьж байгаа хүн гэдэг бодгал бол нэг л учраас тэгээд гарч байгаа илэрлэл нь адилхан. Дээрээс нь үүдгийн эмчлэх арга нь өөр юм да. Уламжлалт ангаах ухаанд орон дэх нь Монгол ангаах ухаан. Бэлгийн тоглолын ишний 15 байна шүү дээ. 15-нд ер нь одоо биш нэг янз янзын эмчнэртэй уулж ирсэн л та нэлээд улсуудаар янз янзын ажлын байдлаар. Тэгэхэд цус харах өвчин их цус харуултаар таал болох өвчин нэлээд байдаг гэж ярьж байсан. Бас саний таны ярьж байгаа тайл нэг гаргийн шууд нөлөө үздэг тийм ээ. Тий. Тэгэхээр энэ сударт бичсэн энэ одоо ном судар бол зүгээр санаанаас зохиогоод аваач тавьчихсан биш тийм ээ. Тэгэхээр зурхаан ухаан гэдэг бол астрономийн шинжилгээ ухаантай нодон зурхаа гэдэг бол өөрөө астроном одоо шинжилгээ ухаантай холбоотой. Тэгэхээр тэжээх ухаан энэ маань бол бас л одоо ангаах ухаан энэ маань өөрөө хоорондоо холбоотой. Тийм учраас л тэр одоо танад мэдсэн учраас шиний 8 15-нд хөнгөн хоол иддэг сэргийлээд одоо давстай хоол хурц халуун чанартай хоол тэр өвчин эмгийг сэдрээдэг хоол ундыг одоо баг идэхийн тухайд мацаг барьдаг байсан. Тэгээд одоо дичэн сожин гэдэг нэг өдрийн сахил авдаг. Тэгээд мацаг бариад тэр гүнцэг сүргэнүүд ч юм уу өдөрт л одоо нэг хөнгөн хоол идэл тэгээд тэрнээс хойш хоол идэхгүй байх. Тийм данал тэрнтэй л холбоотой. Мэдсэн учраас л одоо юу гэдгийг нэг талаар эрүүл мэндэд анхаарч штэ. Одоо юу гэдгийг эрүүл мэндэд анхаарад урьдсан сэргийлж байгаа гэсэн. Нөгөө талаар буйнаа хураачиж байна. Зөв. Одоо шинжлэх ухаан ангаах ухааны чинь дотор өрөөний дорн ингэж хоёр ангилж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол тийм үү? Хоёр ангилаар байгаа шүү дээ. Та бидний ярьж байгаа зүйл бол дорны ангаахад хамрагдаа явчихсан зүйл тийм үү? Ерөнхийдөө угаасаа угшланчсан тэндээс 6 номноос гаргийн нөлөөллийг гаргаж ирээд ангаах ухаанаа буддын ангаах ухаанаа тэрнтэй холбоод энэ бүгдийг ингэ тайлбарж гаргаж байгаа тийм үү? Өрний ангаах ухаан гэж ярих юм бол энэ өдрүүдийг анхаардаг ч юм уу энэ өдрүүдэд яг яасан тийм судалсан тодорхойсон зүйлүүд юу байна? Хүлээн зөвшөөрдөг гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг өрний ангаах ухаанд бол яг гаригийн өвчин гэж тэр юу байхгүй дээрэс нь тэр 8 өдрийг ингээд нэг тухаасаа авсан юм байхгүй л таар. Гэтэ бидний ер нь бол өрөнд орно гэж их салгаж ярих хэрэггүй юм байна. Би бол хувь хүний хувьд. Яг бол бидний одоо эмчлэх гээд байгаа бидний ангаах гээд байгаа бидний үзэж байгаа юм чинь хүн гэдэг юм маань нэг л юм. Бодгал тийм ээ. Тэрийг л нэг талаас нь одоо матери юу оюун санаа юу гэж нэг юм ярих гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тийм биш. Ер нь бол хүн гэдэг бол бие сэтгэлээр нь ангаахын тухайд хүн гэдэг ямиг ерөөсөө эн чинь хүн шүү гэдэг үднээс нь. Тэрнээс энэ өрн энэ доорно гэж тавьчаал энэ хүн болвол өрн доорно гэж хуваагаад байдаг. Их л бас буруу. Болж бол тэрийг бол аль аль авах гээхийн ухаанаа хэрэгтэй юм аваад одоо шин судар номонд дайсан тэр 8 өдрийг нэгэнт лавшуулаад судлаад тогтоогоод тэгчээд тэрийг одоо өрний ангаах ухаандаа одоо урдсан сэргийлээд өрхийн имлэг тавьж мэдүүлдэг. Ийм бол сайн л да. Яг одоо энэ хөрсөн сэргийл харгыг манай эмчнэр ихэр хэрэгэлдэг үү? Тэгэхээр юу н одоо нийгмийн эрүүл мэндийг аль одоо ярьж байна. Урдсан сэргийлэх ангаа ухаан, урдсан сэргийлэх одоо өвчнөөс урдсан сэргийлэх гэдэг одоо маш их ярьдаг. Тэгэхээр мэдээж өрхийн анхан шатны эмнэлгүүдэд бол энэ талаар хийгэлдэг, хэрэгжүүлж байгаа юм бол бий. Зүгээр яг хараахан тэр одоо шинэ гариг адын өвчин гэдэг юм уу энэ төрлийн мэдлэг бол арай жаахан сул байж магадгүй. Тэгээд энийг бол бас мэдүүж бас энийг цааш нэг хэрэглээл болох асуудал байгаа юм ер нь. Угаасаа судалгааных нь арга барил нь үзэж байгаа арга барил нь онлон өөр учраас жоох ялгаатай байж л гэдэг талаас нь би бас асуусан юм л да. За оролцоомоос асуухад саяны одоо өдрүүд байлаа штэ 8 15 25 29 гэдэг одоо өдрүүд байлаа штэ. Энэ өдрүүдэд шашны ямар зан үйл зохистой үед ямар зан үйл үлддэг юм бэ? Энэ өдрүүдийг шашинд юу гэж авч үзэж байна? Жанжигийн одоо дүүчтний юм шиг гэдэг ном байна. За тэн дээр бол сарын 9 дүүчин байгаа гэж үзэж байгаа. Тэрнээс манайхны хамгийн түгээмэл хэрэгэл одоо мэддэг, заашдаг, хэрэгэлдэг те буян ном үлддэг. Энэ үе бол одоо бид нар шиний 8 байж байна. Сая лам ярьж байна. За 15 байна. Битүүн байна те. За мөн одоо 10 25-ыг бол одоо наадчдын дүүчин гэж авч үздэг. Тийм байдаг. За ер нь бусад дүүчингүүдийг бол бид тийм түгээмэл одоо хэрэгжилж заншдаг тийм юмнууд байгаа. Энэ үед юу хийдэг гэхээр шиний 8 жишээл манлахны дүүчээ тийм учраас энэ өдөр яаж юм гэхээр буян ном сайн үлдэх юм бол одоо тэр өвчний галуус гэтлнэ. Тэ энэ үед цагаан хоол ид тийм ээ. Одоо амтан алж болохгүй. Тэгээд юу сэтгэл санаа юунда нүглийн үйлийг хийж болохгүй. Тэ аль болох буян ном чамд гэдэг ингээд айлтсан байж байгаа. За 15-нд бол нагуун таявахны дүүчин өдөр гэж байгаа. За энэ өдөр буян ном их үлдэх юм бол юу яа нэг одоо 3 муу заяанд унахгүй ялангуяа халуун тамд унахгүй гэж 15-нд буян ном үлдвэл
шашныхаа зам үйл. За битүүнд бол ингээд буян ном ингээд сайн үлдээд ингэх юм бол чөлөөгүй одоо юу тийм зовлон дундахгүй гэж байна. Нэг гэсэндээ 70-8 юу лээ 8 тийм 8 чөлөө 10 учрал гэдэг ийм учрал бүрдсэн тийм хүний биеийг олж төрнөө битүүнд буян ном үлдүүлэх. За 10-25-нд буян ном сайн үлдэх юм бол ингэж байгаа. Янз бүрийн мясны аюул юу байхгүй ч одоо өсдөхгүй гэж жишээл осол аваар хүн даалуулах байх тэгэл энэ янз бүрийн мясны аюулууд их тохиолж штэ. Ийм зүйл өсдөхгүй гэж. За иймхүү маягаар ингээд тус бүрдний 9 одоо энэ сарын сар болгон тохиох юм дүүчмүүд. Тэгээ энийг бид нэр ард түмэндээ одоо монголчууд стервээс ясах энэ зуул хүж өргөдөг, эргэл мөргөл хийдэг, сүсгэлдэг, зайлуурдаг, гэр бараага одоо гэр мал ханар юм бол энэ дүүчүүдээс бол зуул хүж өргөдөг тэгээ бас ном судраа гэр бараага иргэдэг. Энэ бүгд чинь энэ од гарагийн иргэшэл нөлөөллийг л иргэншүүлж одоо хүмүүст энгийн байдлаар одоо хүргэж өгсөн ийм л зан үйл гэж одоо хэлж болохоор байгаа шүү дээ. Одоо үед бол хүмүүсийн боловсрол одоо өндөр болсон юм үед бол яагаад ингэдэг юм бэ энэ цулгууж өрөх гэдэг энэ яагаад энэ 15 шөнөд бити амтан ал бити юу муулч гэдэг юм уу бити билэг дэмжлэгүүгээр гэдэг ийм байдаг. Бас энэ 15-ны үуч яах одоо бид нар ч наад заханд одоо зөвхөн нэг өдрийн тэр хүний тэр ахуй амьдрал хүсэл хөвшүүлж ирсэн шүү. Бүрэнхий үед хөвчдөггүй тэгэхээр бүрэнхий үед ч нөгөө сурхан аханд бол нөгөө нэг савдаг нян ер нь нэг юм байгаа шүү. Газар доорх баялагын эзэн бол ус. Хөлсөн дээрх одоо ингээ газар шорны эзэн бол савдаг. Тэгээд энэ агаар орчны эзэн бол нян гэж байна шүү. Тэг энэ үед яадаг вэ? Бүрэнхийд байж байна. Эсвэл өглөө үж тийм ээ. Өглөө одоо үрийн гээгээ энэ үед бол яадаг вэ? Энэ бүгд чинь идэвхждэг. Энэ үед одоо хөвцдгүү тий. Хөвцдгүү байдгүү тэгээ юу хамаагүй члөл өвдөхгүй гэх жишээтэй. Эдгээр ч бол дандаа нөгөө ийм зүйлээс одоо цаадах нь ойлгодог. Эсний хүн болгон мэддэг учраас энийг л энгийн байдлаар ойлгуулж ирсэн ийм зан үйл гэж хэлж болохоор байна л да. Саны дүүчин өдрүүдээр ярихад одоо 8-15-ны зүгээр сонгоод авъя л да. Тэр өөр онцлогтой байдаг тийм үү? 8-15-нд чинь нүгнээс ихад цавгаал өдр барьдаг штэ. Цавгаал иддэг маань бас нөгөө ангаахынхаа талтай тэр улам хоол унднаа зохицуулах хэрэгтэй гэж ярьлаа шүү дээ юм тухайн өдөр те. Энтэй бас холбогдож байгаа шийдвэр байна уу? Тий, угаасаа шууд холбоотой шүү дээ. Ер нь тэгээ одоо 8-15 битэн үднэс чинь цагаан хоол эдэн. За ер нь бол лам улсууд бол ихэнхдээ бол нүгнээ сахина. За энгийн улсууд бол нөгөө нэг өдөр сахидаг сахил. За баг хөлгийн орнуудад бол нөгөө жил сар 7 хоногоор тий авдаг тийм сахил байгаа шүү дээ. Баг хөлгийн одоо энэ Тайван, Тайланд эднэст бол байна шүү дээ. Юу энэ тхийн Шри-Ланкаст бол байсан шүү. Тэгчин сожин. Манай юунд бол их хөлгийн ясанд бол тэгчин сожин гэдэг нэг өдөр сахил сахил юу яа. Даш сожин гэж байгаа тий. Сурж байгаа тий. Ийм сахилуудыг бол аваад нэг өдөр сахил сахин гэдэг чинь бол тэр хүнд их хүмүүжлийн бас ач холбогдолтой шүү дээ. Одоо энэ баг хөлгийн зарим орнууд чинь ингэж цэргийн алуу юу хаасан гэд дараа нь сүмд хэдийн хэмжээгээр суусан бэ гэж аахгүй. Сүм хэд суухтаа нөгөө хэдэн хоног суусан илүү олон хугацаа суусан бэл илүү тэр хүн төлөвшсөн байгаа гэж үздэг байгаа ш. Нөгөө манайхан бол нэг хоног ингээд сахих энэ үедээ бол яаж их нөгөө бас гид содуудаа амрааж ийн ус наслах аргууд нь байна гэж ингэж нөгөө талаар амтны амт хөвчж чинь тий цагаан болтой байна гэдэг чинь. Тэгээд эн чинь цаашгаа яваад нүглийн өстэй холбогдоод явчихж байгаа гэж хэлж болно ш тий. Яг нь ер нь таньж мэдсэн үндсэн дээрээс л энийг хэрэгжүүлж ил байна л да. Таньж мэдсэн одоо жишээ нь бүрэн сайн таньж мэдсэн учраас тийм ээ энэ үед бол цагаан хоолой хэрэглээ тий. Мөн одоо юу сахил сонгоо тэгээ бэлэг дэмбэлтэй үг ярьж бай нүгэллийн юм үл битээ хээ гэдгийг л юм уг язгуураас нь хэлжсэн тийм. Буян сайн аваад тохоо өдөр тий. Айлхаар хилэнс нүглийг төвчдөг маань тий. Зуулуулж өргөв тий. Буян маань өөрөө нөгөө бас бурхны авралаар гэдэг юм уу? Буян маань өөрөө яг хуу орчин үеийн хэлээр ярихад гаригийн нөлөөллийг авч үзэхэд бол хар энерги гэж бодож үзээл тийм үү? Муу нөлөөлөл тийм үү? Буян маань өөрөө тэрийг хаадаг бас нэг энгийн хэлээр ярих юм бол хоригдох сайн энерги болж юм гэсэн үг үстэй. Одоо үед бол ингээд нэг энерги гэл нэг ярьж байгаа. Энерги гэхээр нэг модонд очиод нэг чулуунд очиод энергитэй болчихлоо гэж бодоо. Гэтэл бурхан шинд бол юу гэж үздэг вэ гэхээр энерги гэдэг чинь хувийн өөрийн зөв сэтгэл шүү дээ. Зөв сэтгэлийг үүсгээд тэгээд тэр энергийг хоримтлуулах арга нь энерги гэж ярил да одоо үед хэлээ. Бид нар бол буян шүү дээ. Тийм биз дээ. 8 зөв үйлдэл. 8 зөв үйлдэл яг тийм. Тэгээс тэр чинь тэр буйны үйлч яаж юм гэхээр одоо эн чинь ингээл наалуу ингээд гараа тэнэлгээч гэдэг юм эсвэл хадан дээр очиж суугаа нэг мод очиж тушидл ингээд би энерги авчлаа гэдэг. Тэр чинь бол өөрөө зүгээр гэр орондоо ахуй амьдралдаа бид нар зөвхөн мааны уншаал, мэгзэн уншаал бясалгадаг тэр аргууд нь
бясалгаад өөрөө энерги хөндлөлдөг тэр аргууд нь эснээс нааш уламжлагдаад ирсэн байсан л тийм л алдсан юм шүү дээ. Тэгээ яг нь ер нь бол тарин тоолмол гэж юм бол ер нь тооноос чанар шилдэг одоо пиццгийн хууль байна шүү дээ. Ер нь бол пиццгийн хууль гэдэг юм энэ одоо хуулиуд чи ер нь бурхан шишний юмуд их таардаг л да. Одоо хөдөлгөөний хууль бол тэр бас одоо бидний юу нэ байдаг ямар нэг юм бол одоо жишээ нь байхгүйгаас үүснэ гэж байхгүй. Хөдөлгөөний термодинамикийн 2 дугаар хууль гэдэг юм уу. Тэр тооноос чанар шилждэг пиццгийн хууль байна. Би ингээд хоолоо дагцсан тэр өөрөө ингээд хураагдаад хөрөнгөлөгдаад хүчтэй болдог. Тэр чинь бол тэр тооноос чанар шилждэг пиццгийн хууль байна шин. Тэгэхээр ер нь бол бид нэр эртээр үеэс энэ бурхан багшийн бурхны шашин энэ одоо буян номын бол зүгээр нэг хүн санаанаас зохиогоод гэдэг юм. Эсвэл зүгээр нэг хүн ингээд ном дээр бичсэн юм биш. Олон зуун жилийн одоо шинэ хангаахны дүр үндэс гэдэг бол манай энэ өмнө 9-р зуун зохиогдсон. Тэгтэл тэр үед ерөөсөө микроскоп багжийн шинжилгээ байгаагүй. Тэгэхэд юу ч байхгүй мөртлөө тэр хүний бие тогтох номлохын үндэсний 2 дугаар бүлэг бие тогтох хэсгийг маш нарийн бичсэн байдаг. Тэр яг таардаг. Одоо эргээд хэлж чинь тэгэхээр тэр бол танин мэдхүйн түвшиндээ батлагдаад олон зуун жил ингээд яцсан юм бид нар өнөөдөр харин зөв тайлж мэдж ухаарч зөв хэрэглээ болгох л асуудал байна. Одоо түрүүн эргэл мөргөл гэдэг ярьсан. Эргэл мөргөл гэдэг бол хөдөлгөөн. Одоо ер нь бол одоо хүмүүс ингээд яг би одоо бас нэг юм ч хүн хаяа хүн үзэх юм да. Тэгэл ингээд яаж бол хөдөлгөөний дутагдал аяг байдаг. Тэгэл хөдөлгөөний хомсд бол одоо зүсний зовсон оншил, зүс чулуудсан тэгэл одоо ходоод энэ бүгд данан сэтгэл хөдөлгөөнтэй л холбоотой. Тэгэхээр бие хэсгэлээрээ хүн одоо нэг буян хураах гэдэг бол зөвхөн ганцхан нэг очоод хийдэд ном уншуулдаг асуудал биш байхгүй юу. Тэгэхээр өөрийнхөө биеэр одоо шинэ эргэл хийнэ гэдэг бол одоогийн бол ингээд спорт алхаа ингээд хүн алхаж штэ. Хүн алхах гэдэг бол нэг талаар буйнаа хураа, нөгөө талаар эрүүл мэнд. Одоо чинь ингээл машин ингээл бараг лептнес гараад машин цуугаад дахиад ингээл нэг машин цуугаад ингээл алхах юм байхгүй. Тэгэхээр тэр дугуй сум ингээд тойроод алхадаг бол зөв эрүүл мэнд юм. Дээрээс нь алхаж байгаа хүн зүгээр алхахгүй бас дотроо майн мэгдсэн мэлнэ. Тэр бол сэтгэлээ сайхан тайшруулаад сэтгэл. Тэгэхээр ер нь бол бие хэсгэлээрээ цуг одоо тийг тусад нь хайж ерөөсөө болохгүй юм байна. Цуг л. Сая бас нэг энерги гэдэг яриа орж ирлээ шүү дээ бид нар тий. За яг буянтай холбогдуулаад хор татлан байлаа. Анагаахын талаас бас энерги ер нь одоо байгаль орчноос ч юм уу янз янзын авах арга юу байна? Ягаад би ингэж асууж байгаа гэхээр өнөөдөр нэг стресс гэдэг өвчин айхтар их боллоо шүү дээ. Сэтгэлээс үүдэлтэй айхтар өвчин их боллоо тийм үү? Тэгэхээр хүмүүс л нэг ямар нэгэн байдлаар тайвширлыг хайдаг болчихлоо шүү дээ. Эний хамгийн сайн энгийн арга нь хамгийн сайн арга нь болохоор мэдээж буян үйлдэл гарах тийм үү? Сэтгэлээс гарах. Нөгөө талаас бас байгаль орчноос гэх юм уу ямар нэгэн зүйлээс энерги авах тийм ямар аргууд байна уу? Тэгэхээр бид нар энерги гэдэг юм уу ер нь одоо бид нар өөрөө одоо шинэ аавра гэрлэн бүрхүүлгээ бас яриад байдаг тийм ээ. Тэгэхээр хүн бол ингээд 7 гэрлэн бүрхүүлдэ 5 гэрлэн бүрхүүлтаа гэдэг. Тэгээ одоо тэр энерги гэдэг юм бол одоо мэдээч биднэрт бүхэнд яг тэр сэтгэлтэй их холбоотой. Хүн бүтэж яхад л одоо тэр сүнс намш гэдэг юм оржиж байгаа. Тэр сүнс намш чинь бол тэр хүний биднэрхээ бол мэдээлэл дамжуулсан зүйлж орж иж штэ. Тэгэхээр тэр үеэс л хүн одоо өөрөө энерги. Тэгэхээр хүн сайхан энергитэй сайн байна гэдэг бол сэтгэлтэй бас шууд холбоотой. Өөрөө үнэхээр буян ном хийдэг, үнэхээр сэтгэлдээ их сайхан одоо юу гэдэг. Тэгэхээр сэтгэлийн хүч, сэтгэлийн үг бол ерөөсөө маш хүчтэй. Тэгсэндээ одоо тэр тариндаг бид нар ном уншаад тариндаг энэ тариндаг одоо шинэ хүмүүс бас янз янзаар судалж байна. Одоо шинэ энэ усан дээр хийсэн Японы эдэмтдийн судалгаа гэж байна. Судалгаа байж тийм. Тэр чинь бол яаж вэ? Авианы энерги гэдэг яриад шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр ном уншдаг, тэр сэтгэлдээ юм боддог. Энэ бүх зүйл чинь яаж юм? Тэр дамжигдаж байна. Тэгээд одоо Европын институтыг бас судалсан би. Элсэнд одоо шинэ ингээд юм яаж чад ингээд яхад элсний масс шинэ ингээд одоо нэмэгдэж явах жишээ. Японы эрдэмтэд энэ услууч нь ингээд сайхан үг хэлээд тэрлүү ингээд бүр магтаагаа сайшингууд тэр усны талстуудыг сайхан болж байгаа шин. Чи яаж юм бас л нөгөө дамждаг. Тэгэхээр энэ энерги гэдэг бол хүний биеинд байдаг. Дээрээс нь үгдийн тэрийг хасах нэмэх байлгах уу гэдэг бол тухайн хүнээс шалтгаалдаг. Тэрнээс тэрийг далдаас хайгаад тийм үү далдаас ирээд байх юм бас байхгүй. Юу нь хүн өөрөө өөрийгөө л яах. Хүн өөрөө бурхан болж болно. Цэцгэн дээр бас судалгаа хийсэн. Тий. Цэцгэн дээр, шорон дээр, усан дээр. Ер нь олон төрлөөр судалгаа хийдэг шиг юм л тий. Тэгэхээр энэ яг хүн гэдэг бол одон 6 давмуудын онлоор бол хүн бол одон 6 давмуудын онлоор шороо ус гал хий огторгуу гэсэн 5 муудаар үүсч хөгждөг. Би барахад нас барахад хүртэл яг тэргээр л
хураагддаг. хамгийн сүүл. Тэгээ шив өсөмж юм шиг бар солидын дэлбэгддэг бол сайхан тайлсан байдаг л тийм ээ. Тэгэхээр юу нь бол яг яриад байвал энэ бол их өргөн сэдв. Өргөн том сэдвэл тийм. Том сэдв. Одоо тэгээд үхэл мөглөө байгаа явчихна. За. Одоо чинь усууд цагаан сарын заслам гэж одоо эхэлж байна шүү дээ. Цагаан сарын заслам хэлгээд байна. Хуучны ер нь заслалыг үйлдэлтэй гаргах ч юм уу ямар арга байсан юм бэ? Шинэ одоо зарим усуд ярьдаг шүү дээ. Заслыг шинэ сараас өмнө утуулж ивэл сайн гэж ярьдаг. Зарим нэг нь үгүй дараад ивэл зүгээр болно гэж ярьдаг. Ер нь яаж хийдیں۔ Хуучин яаж хийж ирсэн юм бол засламыг? Яг ер нь хуучил ингэж ярьдаг гэсэн. 9 эхлэхээс за дараа жилийн өнгө орчлоо гэд ингээд өөрсдөө жишээлбэл одоо уншдаг амныхаа уншлах тий жилдээ өөрийнхөө одоо болоод хамаг амтны цэцэнд бол уншдаг тий уншлахад биш зарим нь алтан гэрэл уншдаг хүн байна сумд уншдаг байна жадам уншдаг тэрийг уншаад эхэлдэг тэгээд цагаан сарын шинийн нэгнээс 15 яг шинийн нэгэнд бол зүг жигээ гаргах суудлын юм заслах дом заслуудаа бол хийчих чинь тэгээд шинийн нэгнээс 15 хүртэл бол мэдээж ингээд хүрээ сүм хийдэг нөгөө цагаан сарын хэрүүл гэдэг ингээд ихэнхдээ одоо зам муутай байж байгаад за 15-наас 15 хоног чөмцөн гэдэг нэгээс нь амралт юм да тий 15 хоногийн амралт болдог. Тэгээ энэ үед л амнаа хөдөөлдөг. Тэгээ хөдөөлөх үед юу одоо ихэнх айлууд бол ингээд жасаага гэстэй юу ихэнхдээ бол нэг айлууд бол говьлаагаа тахиулдаг, алтан гэрлийн уншуулдаг. Тэгээ даалгаа ахуулцдаг. Тэгээ дээр нэг заслын одоо ой зургийн одоо гүмгч гэдэг нь суудлын мөнгөний заслан мөслөө ой зургийн хийлгчдэг. Эсвэл заслын нийтийн тэм засал гэдэг байдаг шүү дээ. Одоо Нанжид 8 гэх юм байна тий. Засцыг байж байна. Ер нь заслын 8 ном гэдэг байна. Бижин жоо шиж тий. Заслын 8 ном. Энэ номыг уншуулад аашаа хэлж угаагаал тэгэл засал боллоо гэж боддог бас байж. Ер нь их ихтэй түгээмэлтэй бол ийм их байсан юм шиг байна. Тэгээ одоо бол яаж юм гэхээр ерөөсөө 15-наас өмнө засал хийх ёстой гэдэг одоо хаанхын ямар ёс хин яриад байгаа би бол хувьдаа бол би ойлгодгүй байна. Одоо энийг би 15 гэрчлэлийг засал хийхгүй гэсэн үг юм уу? Чи одоо юу гэсэн үг вэ? Эсвэл 15-наас тэр жилийн өнгөрч юм уу те? Тэр чи сонин л ухах том л да. Тэгээ тэр бол тэгж ярмааргүй юм шиг хүмүүсийн өөрсдөө. Ер нь ингэж ярьдаг юм. Манай нэг багш шинийн нэгнээс 15 хүртэл гандан төгслийн гандан бол ингээ гадны хүмүүсийг оруулдаг гадны гороотой. Тэнгүүт шинийн нэгнээс 15-ны үед бол юу хаалгуудыг нээгээд хүрээ сүм хийдүүд бол эргэлзэлт мөрөгчдийн тэнд орж мөргөх тэ эргэл мөргөл буян үлдэх тийм юу боломжийг бүрдүүлдэг. За юунд энтгэхт одоо юу төвдийн ласад жишээлбэл энэ шинийн нэгнээс 15-нд бол маш их тийм эргэл мөргөл дандаа буйны үлдэх шамж шүү дээ. Эргэлийгээ мөргөлийгээ гороо хийгээд мөргөл ингээд байна шүү. Тэгтэл манайхан бол одоо яаж юм гэхээр юусе би заслаа хэлэх чи би тэгчгээд хөөсөө сагоожуулаад ингээд нэг жижиг дуганд баахан хүмүүс ингээд шаваад л ингээд байгаа. Гэтэл чи 15-наас хойш хуулгуу байгуулчин замнаас савтаа болчин энэс хойш заслын юм хэлэхэд нэг хоцорчихно гэж баймиргүй юм шиг санагддаг шүү дээ миний хувьд. Гэхдээ Шүний 15 чинь бас бурхан багшийн дүүшүүдэр байгаа шүү дээ. Тийм дүүчинтэй болоотой яриулвал жилийн бурхан багшийн бол жилийн 6 дүүчин байгаа. Одоо шинийн нэгнээс одоо эхний дүүчгийн тоолох юм шинийн нэгнээс 15 хүртэл бурхан багш эд төлөвлөгөө үзүүлж 15 хоног нөө төсвүүдийг номтгосон дүүчин байж байгаа. Тэгээд 15-нд нь болохоор бурхан багш одоо мэндэлсэн дүүчин байна шүү дээ. Зөвхөн энэ шинийн хаврын ихэнх сарын цагаан сар байна шүү дээ тийм. Шинийн нэгнээс 15 хүртэл 2 дүүчин тохиож байна шүү дээ. Нэг нь шинийн нэг бурхан багшийн бол 2 дүүчин. Шинийн нэгнээс 15 хоног 15 хоногийн чемпл эд төлөвлөгөө үзүүлсэн дүүчин 15-нд нь лагшин мэндэлсэн дүүчин. За дараа нь бол зуны ихэнх сарын шинийн 8-нд бол тоон ховор болсон дүүчин. За шинийн 15-ныг бол манайхан юу зуны ихэнх сарын 15-ыг манайхан түгээмэл тэмдэглэдэг шүү дээ. За энэ үед бол одоо ихэнх хөвлөд орсон. За таал байсан. Нэрван дүүрэг бас 3 дүүчин нэг дор давчдаг. За тэгэл юу дараа нь чинь юу намын адаг сарын 22. Адаг сарын намын адаг сарын 22. Чанхрын дүүчин чинь намын адаг сарын 22. Намын адаг сарын 22-нд яг нөгөө ихэн ачиг харж тэнгэрийн орноос бууж ирсэн дүүчин байна. За дараа нөгөө юу 49 хоногийн дараа гэгэрлийн утгыг болсон дараагаар намын ихэнх сарын зуны намын ихэнх сарын шинийн дөрөнд байна. Одоо нөгөө анхны номын хурд эргүүлсэн дүүчин. Гэт ерөнхийдөө ингээд 6 бурхан багшийн дүүчин байна. За тэгээд дээр нь богдломын нөгөө зулын 25-ны дүүчин байна. Өндөргийн намрын адагсан 25-нд тий юу ханд дүүчин одоо мэндэлсэн дүүчин байж байна. За одоо энэ цагаан сарын шинийн 14-нд өндөргийн таал байсан дүүчин байна. Ийм дүүчингүүд бол байна л да. Тэгээд энэ 15-да засламаа хэлэх юм бол буйны хариуцлал нь илүү тийм үү? За яг буйны засал номоо хэлэхэд буйн ном хариуцлал энд би санал нийлэхгүй байна. Яг ховын бодсон юм. Яг гэвэл энэ үед үгүй эргэл хий, мөргөл хий. Тэ? Тэгээд
буян ном үйлдэл шамд гэснээс биш энэ үе засал хийлгээд гэж бол номсон юм би хараагүй шүү дээ. Яг шууд заслыг гэж хэлээгүй дээ. Энэд буян хийх юм бол буяных нь наривчлал их байна. Хоёр юм баггүй. Өөстөө. Буян хийн гэдэг үл яг уу. Тэгээ олон амьтны тусын тул тэгээд яг уу одоо тэр эргэл мөргөл олон тусны тусам. Тэрнээс би өнөөдөр сайн байх болтугай гэж аш төснөс суулаад би сайн болтугай мингээд суулгах тэр биш л те. Тэгэхээр бас энэ мань ялгахгүй бол хоёр өөр хувцгал байна. Тэр яг нэг юм шиг л ойлгох шүү. Хоёр тусдаа зам үйл шүү дээ. Түрүү та ярьлаа штэ. Зүрх судасны өвчний талаар ингээл нөгөө өдрүүтээ ярьлаа штэ 15 энэ гээл те. Бас их судалгаа бас хийсэн штэ. Хийсэн хүн байна л та. Тэгэхээр жоохон тэрэндээ тодтол хэмээр байна л та. Жишээ нь 15 дараа жишээ авахад одоо нөгөө наш төрсөмч гэж байдаг юм уу те. Одоо наш төрсөм эзлэл гэдэг штэ. Огторгуу үед газрын үүд энэ төргээл одоо олон заслууд байгаа штэ тийм үү. Яг тэрнтэй яг ямар өдрүүд нь орж ирж байна. Ямар заслуудтай хүмүүс байсан байна нөгөө талишнаа дотор тийм үү. Тэр дээр жоохон хэлчихгүй юу. Тэгэхээр яг энэ дээр бол тийм үү те. Сонирхоо зүгээр би бол ямар нэг зурхаач биш. Тэгээд үүдгийн ерөнхийдөө ангаа ухаан зурхаа хоёр хооронд холбоотой гэдэг үднээс л одоо 2002 онд юм да. Нэг зуурдаар нас өртөг зурхаатай холбоод судалсан нэг илтгэл бэлдээд. Тэгээ ер нь одоо эмч өвчтний махбодын хуультай холбоо ер нь одоо энэ хүний биед хүн өвдөхөд ер нь яадаг юм байна. Хүн одоо шин зурд дээр ингээд хүмүүс янз байдлаар золгүй одоо нас орж байгаа зөндөө байна да. Тэгээ тэр миний учир шалтгааны үүдийг зүгээр тодруулъя гэдэг үднээс судалгааны ажил хийсэн. 394 хүн дээр. Одоо энэ түлэнхийн төв гимтлийн эднээс ингээд хүмүүсийн бас л одоо тэр чинь нөгөө санамсаргүй төвгийн байдлаар одоо өвчтний түүх одоо тийм материалууд дээр. Тэгээд судалгаан дээр ингээд харж байхад бол одоо хүний мянга голлох наш төрсөн гэдэг наваа шиваа төрсөн гэдэг одоо өвчин хөл өвхөр гэсэн 3 юм байна. Тэгээд шишид гэж байгаа тийм ээ нууцын аш гэж хэлдэг. Дүмсэр аш гэдэг одоо хавшилтах тийм хавшилтах хашилт гэдэг. Тэгээд тийм хаш тэгээд мянга голлох ингээд одоо ийм 6 ийм одоо зүйлүүдийг тэр одоо зуурдаар нас болсон одоо шинэ өхөрт мөргүүлдэг юм уу шүтээ ахуулаад байдаг юм уу золгүй одоо шинэ Монгол хүний бол дундаж наслуудад одоо ихтэй 63 эмэгтэй 74 ч гэж ярьдаг болсон тийм ээ. Тэгэхээр ер нь бол тэрнээс доош насны эдгээр одоо эд ажиллаа хийж яваа тийм хүмүүсүүд дээр ер нь ямар байд юм бэ гэдэг үзэгтэр 96.7% нь тэр данан тэр зурхаан талаас нь тийм юмуд бол бас ажиглаад ижсэн. Тэгэхээр бол яг нь судлаач сонирхогч одоо судалгаа хийгээд энэ дээр үзэхэд бол ер нь бол энэ зурхаан одоо энэ зүйлүүд бол яалтчгүй бас хүнд нөлөөлөлтэй юм байна гэдэг нь харагдж байсан л да. Тэгэхээр ламын генерийг альцсан үдэг шүү дээ. Одон гаргийг тийм ээ орчин үеийн зохиогч юу гэдэг огторгууд орш одон гарууд тийм олон орчлонгийн амтны сайн муугаар нөлөөлөх учраас одон гаргийг бий бичвэ зохиоваа гэдэг. Авч явахыг мэдүүлэхийн тухай. Тэгэхээр мэдүүлэхийн тухай зохиосон тэрийг дагаж мөрдөөсөө гэдгийг л одоо хэлж. Тэгэхээр ламын тусан данзан гэдэг хүн бол одоо энэ ангаах ухааны бараг ууган отч хэлдэг шүү дээ. 1662 онд анх одоо Баян-Онгон аймгийн бөөрөлжүүдтэй газар анхны мам татсан байгуулсан. Тэгэхээр тэр хүний одоо айлтсан сурхаан болон эмийн сайхан номнууд байдаг. Тэр үүднээсээ юу нэг одоо очир шалтгаан байна уу гэдэг үздсэн ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр түрүүн хорол батламаа хэллээ. Ер нь бол энэ 15 дотор л одоо засал хийлгээл тэрнээс бас засал хийлгэж болдгоо юм шиг одоо ойлголт манайхан гараад байна. Тэгэхээр энэ маань бас жоохон дашуу баха гэж бас хувь хүнийхэн боддгийн. За саяны ихтер ярихад тухайн одоо өдрүүд дээр гээд ярихад та бас хоолунд олон юм зохицуулах хэрэгтэй гэж ярьлаа ш тийм үү? Тэ? Тухайн өдрүүдэд бас уншвал зохистой ямар ном байна? Одоо чинь 40 өдөр бол буян янз янзаар л буян хийж байгаа тийм үү? Ерөнхийдөө нийт дээр ч гэх юм уу эсвэл хурал номын газар очих завдалгүй улсууд байж янз янз юм тий. Тэр улсууд гэр орондоо ч юм уу хөдөө газар хөвжиж болно. Тэр улсууд ямар буян үйлдвэл зүгээр ямар тарин маань уншуулч гэдэг юм уу тий. Зүгээр байдیں۔ Тухайн өдрүүд штэ. Гаргийн нөлөөнд автахын тухайт гэдгээр ч юм уу тий. Ер нь манай багш угаасаа баг хүн болгон багштай. Тийм ээ. Тэгээд энэ бидний тэр багш нь бол яг хөө мэдээж эзэм номд нэлээд боловсрсан тийм л ус байж л. Тийм учраас шамнастай яадаг вэхээр за
энэ тэнд одоо янз бүрийн дайрлага тий одоо бол биоток гэдэг бас тий савдгийн гүйдэлч гэдэг юм дайрлагч гэдэг юм элдв янз бүрийн хамгаалж их одоо жишээлбэл юу уншиж гэдэг юм уу хар мэдсэн тэр Номбараас чүүсэд үдээс дүрмэсний голж таалаа гамшам дан бат уцсах гэж шүү дээ. Тэр бол хэл ам үхээр янз бүрийн одоо энэ мод хад хондох хад чулуу хондох мөндөхд одоо уншичаа гэл ингээд шавдаа заагаад өгчдөг. За тэнгүүт одоо янз бүрийн хас жил ус юм уу эсвэл одоо шашид үнсгээд үргэлж тийм засалтай за энэ нанчдын тарин магааны ажлаа мандалын суу тазныг байнга уншиж байгаа гэж заагаад өгчдөг. Тэ эсвэл одоо шинэ 8 15 битүүнд яах юм бол маань юм уу мэгзвэ уншичээ гэд ингээд заагаад өгчдөг. Тэ ингээд л нөгөө багшийн зарлагаар л нэгэсэндээ амжилт ахуйгаа зохицуулаад ингээд сусцсан тийм аз том байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар яаж нөхөр нөгөө олон 50 60 жил нэг шашингүй үзлэр ингэчингүүд нөгөө хин сайн гэж хэлнэ үү тэр хүн л та юу ягаал хушуураад ямар ч одоо үзэл онол шашны мэдлэг боловсролгүй тийм асуудч одоо тэгэл хамаагүй зүйлүүд ингээд яах юм шүү дээ ингээд харж хахад бол тийм зүйлүүд. Тэгэхээр энэ шинэ 8 15 ер нь тэгээд байнгын бид нар тийм ээ ядаж нэг мод авахулсан чинь хөрөөс хөлгөө ингээд ийм үлээгээд уншиж байгаа гэж. Одоо миний нэг сайн таньдаг хүн одоо нэлээд гайгүй хүн те яг худаг гаргахаар анхудаа ингээд худгийн машин аваад одоо нэг тийм сонин гоё тийм тогтцтой тийм хонхор байсан гэж. Энд худаг амархан гарах юм байна гэдэг. Тэгээ тэнд очиод ингээ худаг гаргасан юм. Тэр дороо ягаал тэгэл хөрхий бөөрийн дутагталтай бол ингээл өнгөрсөн л. Тэгээ тэр бол за зарим нэг мэрэгэн хэлсэн гэж байна. За чи лусын нүдэн дээр очиж худаг гаргач тэгээ чи юу лусын юм болчих чамаа яаж чадахгүй дээр хэлсэн гэж. За нэг хүн болохоор ийм одоо юу яасан те лусын юм дээр ярьж шүү дээ. Яг энэ голын тохиод хамгийн тийм үзэсгэлэнтэй газрыг яг нэг 90-ад оны үед байлаа да миний танд хүн байл. Тэгтэл тэр тэнд очиод нэг жуулчны бааз байгуулад тэгээд тийм содон тийм чулуу байсан гэж. Тэрийг л их гоё ингээ ганган болгоё гэдэг өөр архитектор хүн л дээ. Тэгээ янзлаа. Тэгээ тэндээс бол бас тийм бөөрийн дутагталт болоо. Тэр лус чинь бол ер нь бөөр байж тийм шүү. Тийм үү. Яг тийм шүү те. Тэгсэн гэж байна. Тэгтэл бас хил ам байна жишээлбэл. Хил ам бол яг илэг байдаг бах те. Тэ илэг ер нь байдаг. Тийм учраас нөгөө энэ дээр үчийн хүзүүгээр ингэж ягаад энэ зүрхэндээ ингэж яадаг юм юу сүрэнхөр те тийм зүүдэг байл шүү. Тийм зүүдэг. Тэр бол яаж юм нөгөө юу хараал юм уу хил амч нөгөө нэг илгээр голдуу барьж яадаг илэг юм ходоод барьдаг гэсэн тийм утгаар. Ямар мах вэ тэгэхээр илэг чинь бол илэг бол хар зурхаан даваа модоор бол мод уу те. Тийм юу байна. Лус бол усан махад юу барьж яадаг гэсэн тийм утгаар зүүдэг байл шүү. Тэгтэл бас яадаг гэх нь сахиус зүн. Сосуугийн буу бол баг хүн болгон зүүдэг байсан. Сосуугийн буу чинь ингээд бүгд ингээд зүүдсэн явж байна. Хүүхд багцуул том жижиг гэхгүй зүүж яв. Тэр бол яаж юм хэрэг саяын л одоо энэ одгаар ирэхс бай лус савдаг. Тэгэл янз бүрийн гүйдэл мүдэл тийм зүйлүүдийг яадаг одоо хамгаалдаг зүйл. Гэтэл одоо би нэг хичээл тараад нэг 3 хүүхд явж байгаа. Явж исэн ба. Тэгтэл голынх нь хүүхд яасан хэрэг тухайд ингээд орлоод ингээд унчиж байгаа байхгүй. Тэгээд яасан өрөөл тату болсон. Чи яасан бэ яасан гэд ингээд асуухаар хажууд хүүхдгүй энийг намаа ундаг дугуйтай хүүхдийг дайцсан гэдэг байхгүй. Өрөөл тату болсон. Гэтэл хажуудгүй энийг хинч дайраагүй гэдэг байхгүй. Зүгээр л хашаад унтсан гэж. Гэтэл өрөөл тату болсон. Тэгэхээр тэр бол юу байдаг вэ? Одоо нөгөө түрүүн хэлээдэж би нөгөө одоо энэ чи юу гэдэг солон зооны гүйдэл гэдэг нэ нөгөө нянгийн гүйдэл. Нянгид чинь төвдөг тийм ээ. Одоо нян төвдөг тий. Тэр чинь болохоор чинь агаар орчинд байдаг тэрний итгэвчсэн гүйдэл байхгүй. За бас савдгийн гүйдэл бол бас байна. Лусын хоолт ингээд ярих юм бол их юм байна. Тийм ээ. Тэгээ гаригсан өвчин жишээлбэл ингээд тохиосон хүнд бол дээр арга засанд байж тэрний юу байсан хэрэг нөгөө бусад амьтанд юулдаг жишээлбэл муур юм уу нохоонд ингээд юулдаг гүрэн байлаа шүү дээ. Ингээд өрөөл татуу болсон юм уу тийм цааж цүнэг чаавчаад гүрэн хийгээд юм амьтанд шилжүүлцдэг юулждаг. Тийм гүрэмүүд байж. Гэгчшээний заслууд бол их л дээ. Сэрэмжлэх хайгууд нь юус ихэнхдээ амны уншлагын шин эсвэл сахиус зүүн ихэнхдээ сосоо юм бүү. Одоо манайхан чигээл цаг боговч зүзэг мүзэг юу гэвэ ууж байгаа юм уус линэгтэй болгодог байдаг гэдэг гадаад юм баах юмсэ. Тэр нь чинь бидэнд байсан байхгүй. Угаасаа л байсан. Тэр ч удаа одоо бидний хамгийн нэг наад захын жишээ бол ингэдэг шүү дээ. Ингээ дайрлага дайраад ингээ хүн ч байдаг юм мал амтан ингээ дайрлага дайраад унчих юм бол уурны үзүүр ингээ гостогдчихдаг байхгүй. Тэр юу гэж нөгөө савдын гүйдэлд авах юм бол дугуй одоо хүрээ циклч яадаг тийм тэр шулан гүйдэл чинь саатуулчих юм тийм тэгэнгүүт нөгөө юу та уурныхаа үзүүр татчих гарч ирж чаад тэгээ хамгийн түрүүлж яадаг гэх нөгөө чихийг ингээ сууж сэргээ шийдэг тийм чихийн суулангууд нь цус юм уу тийм үнэр гарангууд нөгөө одоо цагаан шүхстэй байгаа шүү дээ чинь нөгөө үнэр суусах махан идсэн гэдэг тэд нар чи яадаг ингээл халуугаар нь аяг саваар нийтэд идэм шүү зүгээр л үнэстэл шимийн авал тэгээд цадчихдаг. Тэгээ хоол үлж байгаа амтан байвал тэгээд тэр чинь
тэр амтнд хорлуулахаа болчдөг. Тэнгүүт чулуу үүсдэг тий. Ингээд чулуу тэр нь бол гал махад бий болж байгаа. Тэр нь болохоор хий агаар орчинд байгаа янз бүрийн ад тун байвал тэрийг нэснэ гал гаргаж гэсэн чинь шатааж байгаа юм байна тий. Тийм биш. За мөн бид нар хүн ингээд оршуулад хөдөлгүүлээд ирэнгүүт хоёр галын дундуур гардаг. Тэр чинь яаж хүн одоо оршуулах ангаахын үднэс бол янз бүрийн юунууд байх уу? Одоо нүдэн харагдах одоо олон тийм юунууд байна да. Адууд тий. Одоо адууд биднийхээ бол адууд тийм бол одоо бас олон тийм одоо нэм бактери тийм үү вирус. Тэр чинь бол хоёр галын дундуур манайх ингээд байхгүй. Тэр чинь ариусгах байгаа юм. Нэг дагсан ийсэн хөдөлгүүлээд ийсэн янз бүрийн бассаад орвол тэрийг галын дундуур суухалж ажиллаж шин. Биднийхээ бол нөгөө чөөжлөгжүү сарын 29-нд уншаад байдаг шүү. Тэр чинь бол ингээ муу элдв зүйлийг бэлгийн галаа хуухалж ажиллаж шатааж байгаа тийм зүйл шүү. Тэгээд эдгээр чинь бүгд л ингээл юутай хоорондоо холбоотой нэг яг том сэдв болж ажиллаа шүү. Аюул том сэдв болж байгаа. Бас нэг юмыг Батнарын ламаас тодруулмаар юм л да. Өвчин үүсэх шалтгаануудыг та нэг дурдчихгүй. Жишээ нь хор төлөмсөө ярьлаа шүү. Адын гаралтай өвчин байдаг гэл те. Хил амны гаралтай өвчин байдаг гэл те. Тэгэхээр өвчин гэдэг юм маань бол ерөөсөө наажийн эренжүү нээвинжүү гэж. Өвчний холын шилтгаан ойрын шилтгаан. Холын шилтгаан дотроо ерөнхий ялгууртай гэж. Тэгээ холын шилтгаан гэдэг бол ялгууртай ерөнхий холын шилтгаан гэдэг нь даган зинжээ бие хэмээх сэтгэл. Ерөөсөө бие хэмээх сэтгэлээс бол 40 шидэнд өмөрсөн гардаг. Ялгууртай гэдэг. Өөр хүсэл ачаал уур мох. Хүсэл ачаал уур мохоогаас бол 40 лөн. Хүсэл ачаалаас хий. Шидэнлаад тэва. Одоо уураас шар. Димэглэ бадхан. Мухагаас бадхан өвчин үүснэ л гэсэн. Тэгэхээр ерөөсөө бид нар бол тэр бие хэмээх сэтгэлээр онгоогоо бие хэмээх сэтгэлээр дарсчих юм бол өвчнгүү гэдэг л одоо тийм холын шилдэг. Тэр дотор ерөнхий нь бол тэр ялгууртаа дотроо 40 шидэнд өмөрсөн хүсэл ачаал уур мухаг нь тэр хийшэр бадгана гэдэг нэг үсгдэл тийм л байна. Одоо яг энэ сэдв чинь нөгөө чөөрийн ухаантай яг холбоотой шүү дээ. Одоо жишээл бид нар юмыг үнэнд гэсэн сэтгэл байгаад байгаа учраас тийм учраас тэр аз сэтгэлийг дотоос ч үгүй юм уу өвчин зовлон тэр юм чинь байгаад байна. Хэрв тэр сэтгэлээс аюу салж чадах юм бол яг тэр бие гэсэн юм уу юмыг мөнхөд байсан тэр сэтгэлээс арилж чадах юм бол аз сэтгэгч гэж байхгүй. Тэгээ энэ одоо янз бүрийн хорлол хөнөөл гадны нөлөөлөл үүсгэж байхгүй. Ийм сэтгэл байгаа нөхцөл бас тэр чинь дагаад байна л гэсэн. Хатуу одоо хараагүй тийм л үүдээ. Тэгээд түшээ одоо эн чинь хуран үлийн бүх юм байгаад. Бүх юм. Одоо бид нар энэ дээр ингээд тулж ийн гэдэг чинь бол юмыг мөнхөд байсан сэтгэл байгаа учраас л тулж байгаа. Тэр сэтгэл арилжихад энэ бол тулах юм байхгүй тийм зүйл. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр бурхан шний их 5% баг 5% гэдэг 10% байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь зүгээр нэг ингээд салаалаад өөр зүйл рүү ингээд явж байгаа зүйл биш л бүгдээр нэг цогц нэг имийг олон талаас нь тайлбарч харж байгаа ухаанууд гэж ойлгохоор байна л та тийм үү. Тийм ерөөсөө энэ чинь салшгүй хоорондоо холбоотой шүү дээ. Одоо шин танцаг хэрэг байгаад учин шилтгааны ухаан, даар хэрэг байгаад дууны ухаан, нан хэрэг байгаад дотоод ухаан, тэгээд суваар гоо тэжээх ухаан, соор уу уралхан ухаан. Тэгэхээр энэ их 5 ухаан чинь 5 баг ухаандаас холбоотой. 5 их ухаан чинь өөрөө хоорондоо холбоотой. Тэгээ одоо тарин ном уншдаг ч юм уу дууны ухаан тач. Тэгээд тарины ухаан байж байгаа. Тэгээ учин шалтгааны ухаан чинь өөрөө танин байж онгоох. Одоо нас сарны хэсэлтийн үед нөгөө хүүхд нохоо бол юу яа түмпэн цог тэгээ хаашгирч ойл гэж байгаа чинь нөгөө одоогийн ихсийн тийм сонин үзэгдлийн үед одоо янз бүрийн сонз орны гүйдэлмүүд ингээд шинжлэх ухаан бол янз бүрийн тийм юу онцгой сонин хит ягаан туяа муяа ч юм уу тийм гарна гэж шүү дээ. Тэр дуу авны давтамжаар л арилгаж байгаа зан бол шүү дээ. Тэрнээс биш хин тэр агаахыг очиод залгээд байгааг хаалсан. Тэгэхээр тэрийгээ л нөгөө иргэншүүлж хүмүүст хүргэхтэй тухайн үед тэгж дуу чимээ аваа тэр үе чинь одоо наасаа хэвчүүд хэвтэж болохгүй гэж тийм юм ууж идэж болохгүй гэж байгаа тийм юм ууж идэж болохгүй гэж нөхөр нарны хит ягаан туяа жишээлбэл энэ идэж ууж байгаа нөлөөсөн байж магадгүй ч гэдэг юм тийм утгаар байж болох юм тийм ерөөсөө тэр учир цаад юм л мэддэг байсан учраас болохгүй тэгээ дээрэс нь нэг юм байж бидний баг багт энэ яахгүй нүгэл тэр болохгүй нүгэл гэдэг чинь санаа учир шалтгаан мэддэг байсан учраас нүгэл буян гэдэг юм бол одоо тэнцүүлдэг. Тэрийг одоо сайн юу яадаг гэж. Одоо босон дотгонд гიშхгүй байдаг гэж шүү дээ. Тэр чинь бол нөгөө хаалгалахгүй гэдэг юм газ гарахыг бодож гээл ингээл. Тэрсэнтэй холбоотой. Санаа бол данан учир шалтгаантай. Учир шалтгааных нь үүднээс нь бол тайлбарладаг юм уу? Одоо бидний одоо бурхан шашин номд байгаа маа. Танин мэдхүү асар бас том юм яригадаад байна л та тий. Энэ талаар би нэг юу яаж ирсэн. Гадаад нэг хэрдийн эрдэмтэнтэй Эрдэнэ зүйн дээр тааралжсэн. Би мөрөглөөр явжсэн. Тэр яг бас нэг сонирхоо судалгаа хийжсэн юм байлээ л дээ. Тэд нар өөрсдөө шинжлэх ухааны асар том эрдэмтэд. Нэлээд том айхтар усуд байна лээ. Шинжлэх ухааны, анагаах ухааны, философийн тэр багаар хөвжлээ л дээ.
тэр усуудтай яриа байж гэж байгаа. Бид нар яагаад Монголд ингэ ирүүгээд шалтгаанаа тайлбарлаж байгаа байхгүй. Бид нар будын шний талаар бас нэлээд судалгаа хийсэн гэж байгаа. Тэгэхдээ гадаад хэл дээр тийм өргөн дэлгэр мэдээлэл авчихаар ном байхгүй байна. Тэгээд би ер нь монголчууд ямар сэтгэлгээний онцлогтой энэ будын шин юу юм гэдгийг мэдхийн тулд Монгол ирсэн гэж аахгүй. Тэгээд тэд нар юу гэж юм гэхээр будын шин бол үнэхээр агуу юм байна. Манай хэдэн зуун жилийн турш хийгээд одоо янз янзын судалгаа шинжилгээ хийгээд ирсэн юмнуудын эцсийнх нь үр дагаврыг бурхан буддаа ингээд ямар нэгэн байдлаар айлцсан байдаг. Энэ их сонин санагдаад байна. Тэгэхээр танай буддын шин бол үнэхээр агуу зүйл юм байна гэдгийг тэр усууд хэлж л байсан л та. Тэгэхээр бид нар бас яг одоо залуу үе гэх юм уу те энэ байдлыг бас их мэдэхгүй байгаад байна л да те. чинь байж л одоо дайвны онл биш нэгээс нөгөө орчинд одоо шилжин хувьсан онцлогийн онл байна тий. Тэр чинь бол нөгөө бид нар чинь аливаа хуран үлдсэн бол тий. Хуран үлдсэн бүгд бол хоорондоо ямар нэг байдлаар шүтэн байрлах та. Тий. Нэгээс нөгөө орчин шилжиж идэх зүг тогтолцоо чинь бол айл 2500 жилийн өмнө нээсэн байна. Атом молекулын задлалын тухай хуулийг бол айл одоо бүр одоо эд эсвэл хуваагдчихгүй нарийн хэсэгтэй юм аа. Задлах тусам улам нарийн болно гэдэг чинь айл 2500 жилийн өмнө нотолсон байсан шүү. Одоо бид нар чинь сургуульд багш атом молекул сүүлдээ нейтрон гэж үздсэн. Тэр нейтрон чинь улам нарийн зохион байгуулалтаа ер нь задлаад ивэл цааш нь улам нарийн болох нэ гэдэг чинь бол нотолсон байна шүү. Тийм. Одоо энэ спортын хонхны тосны онол чинь агван болдонгийн хонхны тосны онол бол хоорондоо маш их байдаг. Тэгэхээр ер нь бол тийм. Асар их зүйлийг гэж болно баялаг сэдв те. Тэгээ ер нь бол нэвтрүүлгийн цаг мууныхаа дайсан байдаг. Нэвтрүүлгийн цаг муунаас их өндөрлөгч байна. Онцгойлох засалтай усуд гэж байдаг штэ. Тэр тийм онцгой зүйлүүд байна уу? Онцгой төвчөлж байна. Жишээлбэл юу дүнсэл засал гэдэг ингэ чинь дүнсэлдэж 7 дахь шүү. Хойно жил байна тий. Хойно бич дахиад нохоо гахаа хулган өхөртэй өмнө энэ жил юу жишээлбэл 7 дахь засал шүү тий. Тэгэхэд ямар засал байдаг вэ? Нэг юм засал байна. Жишээлбэл ганцхан юм дээр жишээлж байна. Тэр 5 адын зүг гэж байна. Тэр 5 адын зүг тухайн суусан суудлынхаа 5 адын зүг юм шулмын зүгээс хорлол болно гэж байна. Тэгэхээр тэрний засал нь юу гэдэг ихээр 5 адын зүгт болохоор нөгөө нас тоолн зуул өргөөд араас нь ширнэ уншуул гэж хариулах гэж. Яг гэж юм тэр 5 адын зүгээс тэр шулмын хорлол их байж адын хорлол их байх учраас тэрэнд нь яаж юм зуул өргөх чинь ад чинь болоод энэ гэрэл гэгээ юмнаас одоо зайлж идэм үү та тий. Тэнгүүт хариулах нь араас нь ширнэ уншчих шүү дээ. Тэнгүүт шулмын хорлолын зүгээс бас хорлол их амархан үр шулах байдаг учраас тэнд нөгөө сац нас тоолон сац тавиад араас нь санчт болон ёроол тайлбар гэж байгаа. Гэх чинь ийм заслууд бол байдаг л да. Хэрвээ энэ одоо 7 дахь хасч байдаг юм энэ хасч жилд яах юм бол одоо янз бүрийн тэр зүгээс юу амархан гэмтэж болох учраас тэрний хариулах заслууд байх жишээтэй л ийм зүйл. Баярлалаа. Ер нь одоо эдгээр бүгдэд янз янзын заслууд байна шүү дээ. Хамгийн дээдсэл нь яг цар өвшөө айлцсанаар бол бурхан бөгшийн хүлгэн судруудын маал гэж хэлээд байгаа юм л да тий. Гэтэ энэ бол болохоор тухайн нэг хүндийн биш нийтэд чиглэсэн үйл гэж би болгоод байна л да. Их хүлгэн судрууд тийм үү бурхан бөгшийн. Тий. Бурхан бөгшийн хүлгэн судруудыг чи одоо манайхан чи ингээд за одоо би хошин шог үзчихсэн чи баг Ленингийн Батид уншвал юу гэнэ марксизм Ленин ингэж дүүсүүлж болохгүй юм чи. Яагаад гэвэл зөвхөн богд ламыг номоо айлж явах үед таны энэ юу энэ бурханы энэ зарилгийг тий судас таны ёсыг хоссон энэ номыг би айлж байгаа газар болгонд би юу яана сахиж одоо үлдэн гэсэн жишээлбэл чөөжөө бурхан тэгж тангарсан гэдэг намцсан байгаа шүү дээ тий. Гэтэл юу болох алтан бирлийг ингээд хаана юу судал тэр бурхнаар одоо гэр бараагаа эргэж जैन тоосч जैन тэр шүтж जैन зуулгаж өргөж जैन одоо салхи оруулж जैन тэр газарт махгал бурхан шүтэн тий. Махгал бурхан сахин яг тэр тийм тангарахтай баг. Тийм их хөлгний том ширчэндөө хөлгөн судрыг сахиж гэн гэсэн хажууд нь тэр сахижих тийм том догшин сахиус нь байж хахад тэрийг тэр Ленингийн бот юм уу иймтэй дүүцүүлэх ямар ч боломж байхгүй. Энэ дээр одоо жишээлбэл ийм байна. Бизагийн ислам гэдэг ном яасан нэг айлд болсон ч нэг хүн ингээд юу яччихлээ ингээд ухаан санаа одоо нэгсэн та солилцсон байсан ба. Тэнгүүд ороод шууд доодод унсдаг ч. Тэ? Доодш бурхны хөлгөн юу байна те? Тэгсэн чи яа та яа тэгсэн тэр хүн зүгээр болцсон гэж. Та доодод уншихаар энэ хүн яа зүгээр болцсон юм гэхээр доодод уншихаар жамсхан бурхан ирдэг юм аа. Тэр жамсханг дагаад олон одоо энэ одоо хоол гэдэг чи нөхдүүд дагаа явж байгаа нөхдүүд нь байдаг учраас тэд нь энэ хүнд хооллол өгсөн адыг аваа явчих юм аа. Тэгээ зүгээр болчих юм гэсэн чинь. Тэгэхээр энийг ийм юмтай дүүсэлж ерөөсөө болохгүй юм чи. Маш том алдас болно тийм үү? Бас нэг энэ дээр нэг чухал нэмийг яриад яриага өндөрцгөөд л тэхүү. Саяны та нарын альддаг заслууд чухал те. Гэхдээ бас нэг юмыг анхааруул зүгээр юм санагдаад байгаа. Юу гэхээр тухайн хүний удмын шүтэн хийж болно тийм үү? Эсвэл урд төрөлтийн шүтгээс шүтэн байж болно. Эсвэл энэ төрөлтөнд тэрийг онцгойлдог шүтэн байж болно тийм үү? Тэр шүтэнэ дахиулдаг ч юм уу тэрнийхэн зан үйлийг үйлдвэл
заслан нь илүү болох тал байдаг уу? Төвч үү? Сахиусаа Байгаа тий. Ийм байгаа. Өвөг дээдсийн үеийн бурхан шүтээг тий жишээлбэл тухайн хошууны сахиус байж болно тий. Эсвэл өвөг дээдсийн жасаа болгож олон дахин шүтчихсэн шүтээнийг одоо тахиулах юм бол тэр хүнд илүү тус амархан хүрэх тус ойрхон илүү түргэн тий азчин дунд түргэн эсвэл түргэн тус болох юу танд хүн шиг нь юусоо нэг танд хүн шиг нь яг илүү ойртсон барилга нь тэгтэл болсон гэсэн. одоо зарим ингээ учир мэдэхгүй улсууд юу гэж болгож байна нөхөр өө тийм бурхан шүтэн тэр тэр чинь гай болж байна. Бурхан шүтэн гэдэг чинь хүнд гай болдог зүйл биш байхгүй биш. Тайлхтаа буруу тайлаад мэрэг дээр чинь мэрэг төлөг ямар хүн заадаг гэсэн ихээр одоо чөөрийн 5 бутын эхний одоо 2 бутыг ядаж үдсэн хүнийг мэрэг төлөг заадаг байл. Тэнгүү тийм огт мэдлэхгүй болсоч нөгөө мэрэг заалангуудаа учрыг ойлгохгүй нөгөө утгыг мэдэхгүй учраас чинь зүгээр амдаа болсон хэлээд тэг хүмүүс их айлгачдаг. Оо тэр өстө хатууд ошин бурхан гэнтэй тэр чинь гай болж чинь бүтэхгүй биш ээ одоо яг айжин гэдэг юм дээлж явж чадахгүй энэ чинь тийм айгаадах зүйл биш. Яг ертөнцөөс хэтэлсэн тийм одоо бодис сэтгэлтэй тийм одоо сахиусанд бол хүнд гин болохгүй. Тэрийг сайхан тагуул. Саний асуултыг би яагаад тодж асууж ийн гэхээр үзэгчтэй хандаад яг одоо заслаа хэд хийлгэж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр өөрсдийнхөө уламжлж ирсэн тэрвчтэйнээ тахиулах юм бол бас илүү танаар засал болох юм байх шүү гэдгийг л бас мэдүүлээл гэж л асуусан юм л да. За ингээд нэвтрүүлгийн цаг маань дуусч байна. Нэвтрүүлэг төр сонирхолтой ярилцлаа гэсэн та хоёрт баярлалаа. Баярын цагтай ажилд амжилт хүсье. За